Бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд. Ээлжид кино товчлолдоо тавтай морилно. Өнөөдрийн кино бол The Substance. Энэхүү кинон залуу нас, гоо сайханд хит их ач холбогдол өгдөг нийгэм, шоу бизнесийн ертөнцийн харгас хандлагыг хурц хэлбэрээр шүүмжлэн харуулсан бүтээл билээ. Нэгэн өндөгний шарыг үл мэдэгдэх нууцлаг ногоо шингэнээр тарих бөгөөд, ердөө ганцхан секундын дотор эхний өндөгний шараас яг ижилхэн хуулбар нь салж гарч ирдэг. Энэ үед Холливуудын алдрын гудамжинд Walk of Fame домогт алдартан Элизабет эцэст нь өөрийн гэсэн одоо хүлээн авч байдаг. Эхний 1 жилийн хугацаанд шүтэн бишрэгчид нь түүний одны эргэн тойронд цугларч хайр хүндэтгэлээ илэрх хийдэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс анхаарал хандуулахаа больжээ. Одон дээр хагарал үүссэн ч хинч түүнийг засахгүй, тоосонгүй. Одоо дунд эргэм настай болсон Элизабетэд ажлын санал ирэх нь улам хэцүү болж, эцэст нь тэрээр аэробикийн шоуны хөтлөгч болдог. Нэгэн өдөр тэр эмэгтэйчүүдийн бие засах газар эвдэрсэн байхыг хараад эрэгтэйчүүдийнхийг ашиглахаар орно. Түүнийг дотор байх үед телевизийн сувгийн ерөнхийлөгч Харви уцаар ярангаа бие засахаар орж ирдэг. Тэрээр уцаар ярихдаа Элизабетийн насны талаар гомдлож, шоунд нь шин залуу хүн хэрэгтэй байгаа тухай тасралтгүй ярьж байдаг. Түүнийг гарсны дараа Элизабет гарч ирээд дөнгөж сая сонссон зүйлээ эргцүүлэн бодох зуура толинд өөрийгөө ширтэнэ. Өдрийн хоолны үеэр Харви Элизабетийг ажлаас нь халчихдаг. Гэхдээ тэр зөвхөн хүн байхгүйд буюу хувийн орон зайд зоригтой байдаг нэгэн тул түүнийг халахдаа маш бөөрөнхий, тодорхойгүй тайлбар хийдэг. Гэртээ харих замдаа Элизабет өөрийнх нь сурталчилгааны самбарыг буулгаж байгааг хараад анхаарал нь сарниж, улмаар өөдөөс ирж буй машинд мөргүүлэн ноцтой осолд ордог. Дараа нь эмзэгт эмч түүний биед ганц ч шалбархай байхгүй тул гэртээ харж болно гэж хэлнэ. Эмч түүний карт дээрх огноог анзаараад төрсөн өдрийн мэнд хүрэхэд Элизабет тисэлгүй сэтгэл санааны гүн хямралд ордог. Эмчийг гарсны дараа эрэгтэй сувлагч дахин нэг шинжилгээ хийх ёстой гэж хэлээд түүний нурууг шалгаж эхэлнэ. Тэрээр Элизабетийг төгс тохирох хүн гэж дүгнээд явахын өмнө түүнд хүрмийг нь өгдөг. Эмнэлгээс гадаа гарсны дараа Элизабет сувлагч залуу түүний хүрмний хазаасанд жижиг боодол үлдээснийг олж мэдээд тэр үүнийг задлаад харахад бодис гэсэн бичгтээ флаш диск болон утасны дугаар олдог бөгөөд цаасан дээр нь "Энэ миний амьдралыг өөрчилсөн" гэж бичсэн байдаг. Яг тэр мөчид түүнтэй сургуульд хамт сурдаг байсан Фред хурж ирдэг. Тэр Элизабетийг дээр үеийн гişээ үзэсгэлэнтэй хിവэрэ бандиж магтаад өөрийн дугаараа өгдөг. Гэртээ ирээд Элизабет флаш дискийг шалгаж үзэхэд бодис химээх зүйлийг сурталчилсан бичлэг байх ба энэхүү бодис нь хэрэглэгчдэд өөрийнхөө илүү залуу, илүү сайжруулсан хувилбараар амьдрах боломжийг олгодог бөгөөд хөгшин болон залуу биеийн хооронд 7 хоног бүр ээлжлэн шилжих ёстой аж. Үүнийг залшин гэж бодсон Элизабет флаш дискийг хогийн сав руу шидчихв. Тэр шөнө бааранд очиж ганцаараа согттлоо уудаг. Гэвч тэр удалгүй гэртээ харж бөөлжөв. Учир нь түүний насанд архитаах нь тийм ч амар байсангүй. Сэтгэл нь маш ихээр гутарч бухимдсан тэрээр залуу насны зурагтай жааз руугаа шилэн бөмбөг шидэж орхино. Үүний дараа тэр флаш дискийг буцааж аваад түүнд бичсэн дугаар руу залхав. Нууцлаг хоолой түүний хаягийг асуугаад хариуд нь өөр нэг хаяг өгөөд уцаа тасаллаа. Дараа өглөө нь тэр сонноос шоунд нь зориулж дараагийн Элизабетийг хайж буй зарлыг олж уншаад маш ихээр уурн хүрдэг. Сонноо шидсэний дараа Элизабет шуудангаа шалгатал дотроо зөвхөн 503 гэсэн дугаартай карт бүхий хар тухтуу ирсэн байв. Тэгээд тэр өөрт нь өгсөн хаягийн дагуу очиход тэр нь нэгэн сэжиг бүхий нарийн гудамжинд байрладаг. Тэр картаа ашиглан хаалгыг онгойлгоход хаалга дөнгөж хагас хүртэл дээш нээгдэх бөгөөд цаашаа маш харанхуй хонгол руу түүнийг хүтлэнэ. Явсаар тэр хадгаламжийн хайрцагуудтай өрөөнд хүрч өөрийн дугаартай хайрцгийг нээгээд дотроос нь нэгэн цаасан хайрцаг олдог. Элизабет гэртээ ирээд хайрцгийг задлахад дотор нь бодисын иж бүрдэл байх нь тэр. Тэнд итгэвчүүлэгч, тогтворжуулагч, ширжүүлэгч тариур болон тусгай хоол багтсан байлаа. Заавар дээр нь зөвхөн нэг удаа идэвхжүүлэх, өдөр бүр тогтворжуулах, 7 хоног бүр ямар ч онцгой тохиолдохгүйгээр биеэ солих ёстой. Мөн тэд нэг хүн гэдгээ санах ёстой гэж сануулan бичсэн байдаг. Угаалгын өрөөндөө биеэ толинд нэг харчгаад Элизабет өөртөө ногоон шингэнийг өөрөөртөө тарилаа. Хэдэн секундын турш юу ч болсонгүй. Гэтэл гэнт Элизабет маш хүчтэй өвдөлт мэдэрч шалан дээр унав. Түүний бие хэсэг хугацаанд тийчилж, нүдний хүүхэн хараа нь хуваагдаж, нуруун дээр нь хөдөлгөөнтэй овгор зүйлс гарч ирэх бөгөөд гэнт түүний нуруун дээр асар том ангахаа нээлдэж, дотроос нь бүхэл бүтэн хүн салж гарч ирдэг. Толинд хараад Элизабет одоо өөрийгөө хамаагүй залуу бие дотор байгаагаа ухаарна. Сайн ажиглаж харвал түүний шин сэнхэр нүдний цаана төрөлхийн ногоон нүд нь нөөгдөж байгааг олж хардаг. Шин биеийн жаахан ногоон шингэн бөөлжиж гаргасныхаа дараа хуучин биеийн нуруун дээрх ангахааг хааж түүндээ тусгай тижээлийн багцыг тарьдаг.
Дараагийн өглөө нь шинэ Элизабет чихэнд нь чихэх чимээ сонсогдож, хамраас нь цус гарч байгааг анзаарав. Энэ нь түүнд өдөр бүр биеэ тогтворжуулах ёстойг сануулж буй хэрэг байлаа. Тэр хайрцагдах иж бүрхийг ашиглан хуучин биеийн нуруунаас нугасны шингэн авч шинэ биедээ тарихад цус алдалт тэр даруй зогсож, чимээ мөн адил арилна. Үүний дараа шинэ бие гой хувцас хөдөлтөж аваад шалгаруулалтанд очиж, өөрийгөө Сью гэж танилцуулахад Харви түүнийг хараад маш их сэтгэл хангалуун байж, шуудхан түүнийг ажилд авдаг. Гэхдээ Сью ганцхан нөхцөл тавьсан нь тэр өвчтөе ээжигээ асрах ёстой тул 7 хоног үнжиж ажиллана гэжээ. Харви сувагтаа ийм үзэсгэлэнтэй бүсгүйтэй болохыг маш их хүсэж байсан тул зөвшөөрдөг. Дараагийн 7 хоногт Сью дахин олонний анхаарлын төвд байхдаа сэтгэл хангалуун байх бөгөөд удалгүй түүний зурагтай шин сурталчилгааны самбар тавигдана. Тэрээр өдөр бүр биеэ тогтворжуулахаа мартдаггүй ч Элизабетийн биеийг угаалгын өрөөний шалнаас огт хөдлөгдөггүй байв. 7 хоногийн эцэст Сью шилжүүлгийн ээж бүрдлийг ашиглан хоёр биеийг холбож цус солилцох үйл явц эхэлдэг. Сью удалгүй ухаан алдаж Элизабет дахин сэрэхдээ нуруун дээрх сарвнаасаа болж шууд өвдөлт мэдрэх бөгөөд тэр телевиз дээр очиход Харви түүнд эд зүйлсийг нь хийсэн хайрцаг өгөөд бараг баяртай ч гэж хэлэлгүй явуулна. Элизабет болж өнгөрүүлж байгаа түүний 7 хоног үнэхээр уйтгартай. Нэг хэвэн байсан тул тэр дахин Сью болохыг тесэн ядан хүлээн. Тэрээр өдөр бүр нөгөө биеийн болох Сьюг тогтворжуулж байдаг. Дахин цэнэглэх багц бэлэн болмогц дахиад нэг хар тухтуу эрдлэн нөгөө сэжигтэй гудамж руу дахин очих хэрэгтэй гэсэн үг байв. Дараагийн 7 хоногт Сью буцаж ирээд угаалгын өрөөний хан хүндийн эсгийг шалгаж нөгөө бие болох хөгшин Элизабетэд зориулан нуугч бэлтгэхээр ханыг нурааж эхлэх бөгөөд тэр хідэн цагийн турш ажиллаж байтал хөршин дуу чимээнд гомдлохоор ирдэгч Сьюг хармагцаа тэр даруй ирсэн зорилгоо мартна. Сью түүнд Элизабет нүүсэн гэж хэлээд залууг өөртөө сэтийнэх гэж оролдох үед хаалгаа шууд хаачна. Нууц өрөө бэлэн болмогц Сью Элизабетийн бие болон түүний том зурагт хуудсыг дотор нь нуудаг. Одоо л Сью шинэ амьдралаа жинхэнэ утгаар нь эхлүүлэх боломжтой болов. Тэр зурагтаа шоуга хүтгэх бөгөөд гайхалтай бие галбирынхаа ачаар хүн бүрийн хайрыг татна. Тэр ч биеэ гайхуулахаас огтхон ч ичдэггүй байлаа. Шөнө нь тэр бусад залуустай үдэшлэгт явж бүр нэг залуу гэртээ дагуулж ирэн шүнийг хамт өнгөрүүлэхээр болов. Гэвч Сьюгийн чихэнд чихрах чимээ сонсогдож, хамраас нь цус гарч ихэснээр тэдний зугаацлыг тасалдуурж, цаг нь дууссаныг сануулж байдаг. Тэр угаалгын өрөө рүү гүйж очин, нууц өрөөг онгойлгоход Элизабетийн бие сүүлийн тижээлийн уутыг дуусгаад тийжилж байхыг олж хардаг. Залуу руугаа буцаж очихыг тесэн ядан хүссэн Сью дөрмийг зөрчгөөр шийднэ. Биеэ сархины оронд тэр хуучин тогтворжуулагчийн гуурсыг дахин ашиглаж, Элизабетийн биенээс нэмэлт шингэн соруулж аваад өөрийн биедээ тарьчихдаг. Биеийн дээрдмэгц тэр нөгөө залуу дээрээ буцаж очиод хамтдаа халуухан шөнийг өнгөрүүлдэг. Сьюгийн хувцсны цахилгааныг тайлах үед түүний биенээс бөөн цус, дотор эргэтнүүд асгаран гарч ирнэ. Гэвч энэ нь зүгээр л хар дарсан зүуд байх бөгөөд шүн донд сэрсэн Сью бие солилцох үйл явцыг дуусгадаг. Өглөөн сэрсэн Элизабет Сьюгийн тарьсан эмх замбраагүй байдлыг олж харахын зэрэгцээ нөгөө залуугаас үлдээсэн дараа ирж дугуйгаа авна гэсэн зурсыг олдог. Яг тэр мөчөд Элизабет Сьюгийн дүрээр илүү цаг өнгөрүүлсэн нь муу үр дагавартай болохыг мөн одоо түүний гарны нэг хэсэг маш их хөгшөрсөн харагдаж байгааг мэдээд сэтгэл санаагаар унж эхэлдэг. Тэр угааж арилгах гэж гүйсэн боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Тэгээд Элизабет флаш диск дээрх дугаар руу залгасан боловч нууцлаг хоолой үүнийг засах аргагүй гэж хэлнэ. Элизабет үүнд Сьюг буруутгах гэж оролдох үед нөгөө хоолой түүнд Сью бол тустай хүн биш гэдгийг хатуу сануулдаг. Үүний дараа Элизабет зурагт үзэнгээ гэрээ цэвэрлэж байхдаа Сьюг шоуаар гарч байхыг харах бөгөөд тэрээр залуу биеийнх нь гоо үзэсгэлэн түүний өөрийг хүргэж эцэст нь тэр зурагтаа унтраадаг. Дараа нь хүч залуу дахин хаалгыг нь тогшиж болзоонд өрөх гэж оролцсон ч Элизабет түүнд хариу өгдөггүй. Тэр үдээс хойш Элизабет нөөцөө сэлбэх хайрцгаа авахар нарийн гудамжинд очихдоо Сью гэж хэлэх шиг сэжигтэй чимээг олж сонсдог. Үүнээс айсан тэрээр хайрцгаа аваад тэр даруй тэндээс цухтан явдаг. Элизабет нэгэн цайны газар руу орж гимтсэн гараа бэлигээр нуун. Гэтэл гинт нэгэн хөгшин ир 7 хоног гэдэг урт хугацаа шүү гэж хэлэхэд Элизабет түүний гар дээр өнөөх флаш дискийг өгсөн совлогч залуугийнхтай яг ижил мэнд байгааг анзаарна. Тэр түүн рүү ирмээд санамсаргүй байдлаар түрийвчээ унгаахад дотроос нь 207 гэсэн дугаартай карт гарч ирдэг. Энэ нь нөгөө совлогч залуу бол. Бацийн тусламжтайгаар бий болсон тэр үгний залуу хувилбар байсныг баталдаг. Тэр өөрийн туршлагаасаа хуваалцаж эхэлнэ. Зүгээр л амьд явах нь маш их ганцаардмал болж, цаг хугацаа өнгөрөх тусам хөгшин биеч бас оршин байх хэрэгтэй, чухал гэдгийг санахад улам хэцүү болдог талаар ярина. Үгэн түүнээс залуу бие чинь чамааг идэж ихэсэн үү гэж асуухад Элизабет айсандаа мөн л зүхтэн одно. Байрны гадаа тэр өнгөрсөн шөнийн залуутай тааралдах бөгөөд тэр дугуйгаа авахар ирсэн байр. Түүн рүү ойрлох ба
Хүмүүс түүнийг энэ хөгшин биеэрээ байхад нь хэрхэн хүлээж авдгийг дахин нэг сануулсан хэрэг болдог. Сэтгэл санаагаа дээрдүүлэх хэрэгцээ гарсан тул Элизабет Фред рүү залгаж болзоонд явахыг зөвшөөрнө. Тэр хамгийн сайхан хувцас өмссөн ч нүрээ будахтаа Сьюгийн хэв маягийг дуурайдаг. Гарах замдаа тэр Сьюгийн зурагтай самбарыг хараад өөрийнхөө биед дахин готрох сэтгэл төрөх бөгөөд Элизабет хідэн гоёг чимэглэл авч зүүгээд нүур будахтаа насандаа тохирсон хэв маягаар засдаг. Гисэн хэдий ч түүнийг дахин гарах гэж оролдох үед сурталчилгааны самбар түүний сэтгэлийг зовоосоор л байлаа. Тэр дахин угаалгын өрөө рүү орж нүур будахт үсээ сэгсэйлхэн сэтгэл санааны гүн хямралд ордог. Эцэст нь тэр болзоондоо явсангүй Фредди илгээсэн бүх мессежийг үл тоодог. Дараагийн 7 хоногт Сью шоуныхаа бичлэгийг хийж байхдаа өгзөг дээр нь овгор зүйл гарч ирэхийг мэдрээд сандарч эхэлнэ. Гэвч тэр шалгаж үзэхэд тэнд юу ч байхгүй байв. Багийнхан юу босныг шалгахаар бичлэгийг том дэлгэцээр гаргахад Сью өөрийгөө хит ил задгай энзэв байгаа мэт санагдаж халаад нумран хувцас солих өрөө рүүгээ яарангүйдэг. Өнөөх овгор зүйлийг дахин хармагцаа тэр түүнийг биеэрээ дамжуулан ходоод руугаа шахна. Тэгээд хүүсний нүхээрээ гараа оруулан нөгөө овгорыг татаж гаргахтал тэр нь дахианы мөч байдаг. Дараагийн удаа солилцооны дараас эрэхтэй Сью Элизабетийн үлдээсэн хоолны үлдэгдлийг олдог. Элизабет сэтгэл готрлаад ахын тулд маш их хідэж байсан юм. Уурлаж бухимдсан Сью нөгөө дугаар руу залгаж гомдхин. Тэрээр ажилласаа болоод өөрийгөө ч зугаацуулах цаг бараг гарахгүй байхад Элизабет өдөржингөө идэж зурагт үзэж өнгөрөөж байна гэж тайлбарлана. Харин цаад хоолын цоргон цариултан түүнд тэр болон чи гэж байхгүй гэдгийг дахин самуулдаг. Ажил дээр очиход шоуны зураг авалт цуцлагдсныг мэдээд Сью ихэд цочирдож хүлээж авах бөгөөд Харвигийн өрөө рүү дуудагдахад тэр маш их сандарч байв. Гэвч Харвид сайн мэдээ байлаа. Тэр маш алдартай болсон тул тэд түүнийг шинэ жилийн тусгай нэвтрүүлгийг хөтлүүлэхийг хүсжээ. Мэдээж Сью зөвшөөрөөд энэ боломжийг алдаж болохгүй гэж хэлэн гэртээ харж Элизабетийн нуруунаас нэмэлт шингэн авдаг. Карьер нь маш амжилттай байсан тул Сью үүнийг хэдэн өдрийн турш үргэлжлүүлэн хийснээр Элизабетийн нуруун дээрх нүх ногоорч маш муухай болж байлаа. Элизабет эцэст нь буцаж ирэхдээ өөрийнхөө биеийг хараад айж орилдог. Би нь маш ихээр хөгшөрч доройтсон байх бөгөөд хүлэн бараг хүтэхгүй байв. Элизабет Сьюгийн талаар гомдлохоор дахин залгахад нөгөө хоолой туршилтыг цуцлах санал тавьдаг. Энэ нь Сью дахин буцаж ирэхгүй гэсэн үг юм. Шинэ амжилттай карьераа санаад Элизабет саналаас татгалзаж тэд нэг хүн гэдгийг мартлаа гэж өөрийгөө зэмлсээр үлдэнэ. Сүүлийн шөнө Элизабет саналаасаа босох гэсэн боловч хүлэн захирагдахгүй тул араараа өргөж хөдөхөх хэрэгтэй болж энэ нь маш их өвдөлт түнд мэдрүүлдэг. Тэр жорын ном авч зурагтаар Сьюгийн ярилцлагыг сонсох зураа асар их хэмжээний хоол хийж эхэлнэ. Сью хуучин шоу болон Элизабетийг доовлож ярихад уур нь хурч Элизабет дэлгэц рүү хоол шидэж эхэлдэг. Адаах сурталчилгааны самбарч бас өөрийг нь доовлж буй мэт санагдан цонх руу өндөг шидэж сонноор хааж надаг. Солилцоо хийхийн өмнө Элизабет толинд харан өөрлүүгээ хашгичиж Сьюг биеэ барихыг сануулахыг хичээдэг. Сью сэрэхтэй байр маш заваан найдагтай байгааг хараад Элизабетийг доромжилж харааж эхэлнэ. Өшөө авахтаа улаарсан тэрээр дахин солигдохгүй тулд нугасны шингэнээс хид хідэн тунгаар авдаг. Уран сарын дараа Сью өдөртлөгийг гартаа атгсан хിവэр байх бөгөөд зурагт болон самбар дээр түүний шинэ жилийн шоуны сурталчилгаа гарсан байдаг. Нэг орой Сью өөр нэг залууг дагуулan ирдэгч угаалгын өрөө орох зураа түүнийг хүлээж байхыг гуйна. Нууц өрөө хогоор дүүрсэн байх боловч Сью цэвэрлэгээ хийхгүйгээр Элизабетээс шингэн соруулсаар л байлаа. Тарианы шарах одоо идээлж халдварсан бөгөөд арч ирж буй шингэн нь хар бараан баргаж үхэтсэн мэт харагдаж байдаг. Толгой нь эргэж ихэрмэгц Сью нөгөө дугаар руу залгаж тогтворжуулагч шингэн дууссаныг хийхэд хоолой түүнд бүгдийг нь шавхчихсан болохыг тайлбарлана. Шингэн нүхэн сэрэхэд хугацаа хэрэгтэй бөгөөд үүний тулд Сью биеэ сулах ёстой байв. Тэр маргааш том шоутайгаа бодож сандарч татгалзсан боловч хамраас нь цус гарч эхлэн ухаан алдан ундаг. Өвдөгтдөө тэмцэж буй Сьюд угаалгын өрөө рүү мүлхэж очиод эцэст нь биеэ солихоос өөр сонголт түүнд үлдсэнгүй. Унтлахын өрөөнд байсан залуу чимээ сонсоод шалгахаар угаалгын өрөө рүү ирэх боловч Элизабет түүнийг харж амжихаас өмнө хаалгаа төвжиж амждаг. Залуугийн асуултыг үл тоон толинд хараад өөрийнхөө аимшигт дүр төрхийг хараад маш ихээр цочирдно. Уур нь хүрсэн тэр залуу руу хашигчиж түүнийг явуулдаг. Үүний дараа тэр угаалгын өрөөнөөс гарч ирэхэд энэ биеэр алхах нь маш хэцүү байсан тул тэр дахин унсаар л байв. Зочны өрөөнд хүрмэгцээ тэр дугаар руу залгаж туршилтыг цуцлах сонголтыг хийн. Дараа нь тэр хуучин зурагт хуудасаа нууц өрөөнөөс гаргаж ирдэг. Маргааш өглөө нь сүүлчийн илгээмж хайрцагт ирсэн тухай хар тухтуу ирдэг. Элизабет биеэ аль болох олон хувцаар халахлаад гарах замдаа хөлш рүүгээ орилоход тэр айсандаа шуудхан нуугдана. Тэр хайрцгаа авахаар гудамж руу гүйж очиод гэртээ авчирч задлахад дотроос нь хар шингэнтэй ганц тариур гарч ирнэ. Гэнт түүнд буцах зам байхгүй гэж хэлэх хоолой сонсогдох боловч тэр үл тоон Сьюгийн биед хар шингэнийг тарьж эхэлдэг.
Гэвч тэр өнөө орой маш том шоутай гэдгээ санаад тариурыг бүрэн хоослохоосоо өмнө зогсоно. Дараа нь Элизабет Сьюд хиймэл амьсгал хийхэд түүний хамраас цус гарах ба үүнийг дохоо гэж үзсэн Элизабет солилцооны иж бүрдхийг авч Сьюд өөрийн цуснаас өгөхөд тэр сэрэгч хачих халтай нь Элизабет унтсангүй. Хоёр эмэгтэй бие биерүүгээ цочирдон ширтэж байтал Сью газар байх устгахын тариурыг олж харснаар тэр даруй сандарч Элизабетийн араас хөөн түүнийг том зурагт хуудас руу нүшиллэж хагархай шил рүү түлхэн боомлохыг оролдоно. Элизабет ваар шүүрч аваад Сьюгийн толгой дээр хагалж угаалгын өрөө рүү зүгтдэг. Сью түүнийг дагаж Элизабет хаалгаа төвчгöd тэр онгойлгох гэж дахин өшүүлсэн. Дараа нь Сью Элизабетийг дахин нэг өшүүлж толинд тэднийг харахыг шаардаж байгаад толгойг нь толинд савж эхэлдэг. Олон удаа зогсны эцэст Сью биеийг газар дунгаахад Элизабет мүлхэн зүгтхийг оролдов. Гэвч Сью дахин хүчтэй өшүүлж түүнийг хол шидлээ. Энэ удаад тэр хэдэн минутын турш зогсолтгүй өшүүлсөөр эцэст нь Элизабет амьсгал хурав. Цусанд будагдсан Сью юу хийснээ ухаарч цөрхрөн уйлах боловч энэ нь түүнийг шоуныхаа тухай санахад саад болсонгүй. Тэр шөнө Сью телевиз рүү явж нүүр будалтын санал дээр сууж байхдаа гинт ханиалхаж чихэнд нь чийхрэх чимээ дахин сонсогдож эхлэв. Тэр угаалгын өрөө рүү гүйж очин угаалтуур руу нулимх үед амнаас нь түүний шүд унаад ирдэг. Биеийнхээ байдлыг шалгахаар Сью дахин хоёр шүд татхад тэд ч мөн маш амархан унаж улмаар их хэмжээний цус гарч тэрээр нулимж эхэлнэ. Цэвэрлэж угаасны дараа тэр Харви болон хувьцаа эзэмшигчдтэй уулзаж шүдгүй босноо нуухын тулд амаа хамхин зүгээр л инээмсэрлэнэ. Дараа нь тэр цахилгаан шатанд сууж товчлуур дарахдаа хүмсэн бас унаж байгааг олж мэдэв. Яг тэр мөчид түүний нэг чих салж шууд өвөр дээр нуусанж цахилгаан шатанд өөр хүн орж ирсэн тул тэр тайван байх ёстой болов. Сью нөгөө залуу гартал толгой дээрх нүхээ гараараа таглан зогсоно. Үүний дараа Сью арын хаалгаар гарч гэрлүүгээ хурдан хараад зөвхөн нэг удаа ашиглах заарттай идэвхжүүдэгчийг хайж эхэлдэг. Дахин шин үзэсгэлэнтэй бие бүтээж чадна гэж найдан тэр ногоон шингэнийг өөртөө тарьж нуруу нь хуваагдах үед маш их өвдөж шалан дээр унав. Хувирал дууссаны дараа Сью шин биеэ толинд хараад аимшигт цохилтонд ордог. Тэр нуруун дээрээ Элизабетийн нүүртэй жигшүүртэй гажиг бүтцтэй амтан болон хувирсан байлаа. Энэхүү амтан бол Мангас Элиза Сью бөгөөд ногоон шингэнээр бөөлцсөний дараа тэр шоуны дайшинзаа өмсөж үнэт идэллээ зүгээд толгойд нь үлдсэн хитгэн ширхэг үсээ буржийлгадаг. Энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй тул тэрээр хуучин зурагт хуудасаа хайчлан баг хийж нүүрэндээ наагаад уруулын будаг түрхнэ. Тэгээд телевиз рүү очиход хүн бүр түүнийг магтаалын үгсээр угтан авч байгаад маш их баярлах боловч харамсалтай нь энэ бүхэн зөвхөн түүний төсөөлөл байв. Ол тайзны гэрс унтраалттай байсан тул Элиза Сью хүнд анзааралгүйгээр тайзан дээр гарч чаддаг. Шоу эхлэхэд гэрэл асч Элиза Сью микрофон руу ярих гэж оролдох боловч түүний ирэмдэг амнаас зөвхөн бухтнах чимээл гарна. Яг тэр мөчөд баг нь унаж тэрээр биеийн эдэрхтнэр бөөлжиж эхлэхэд хүн бүрт жигшүүртэй санагдана. Энэ бүгдийн дараа цочрогт орсон нэгэн эмэгтэй хашгирч нэгэр түүнийг Мангас гэж дуудсанаар бусад үзэгчид ч мөн айж сандарцгаана. Хэсэг залуус түүнийг бүчиж аваад Мангас аж амтан гих мэтээр доромжлон түлхэлж эхэлдэг. Элиза Сью шалан дээр унан нулимс туслуулж ямар нэг зүйл хэлхийг оролдох боловч бүтэхгүйтэн. Түүнийг дөнгөж босмогц нэгэр бейсболын цохиураа цохиж толгойг нь тастаж орхино. Гэвч түүний толгой аажмаар нөхөн түлжиж яг тэр мөчөд гарын сарж унснаар үзэгч олныг хэдэн минутын турш үргэлжлэх их хэмжээний цусаар шүршинэ. Өрөө тэр чихтэй улаан цусанд будагдаж хүмүүс халтарч бие дээрээ унаад бараг хөдөлж чадахгүй болцгоодог. Эцэст нь Элиза Сью барилгаас тухтаж чадсан ч гудамжаар гүйж байгаад бүдэрч унснаар би энэ мянган жигшүүртэй хэсэг болон бутран дэлбэрдэг. Амьд үлдсэн цорын ганц хэсэг бол Элизабетийн нүүр бөгөөд тэр нь овоосон махнаас мүлхэн гарч өөрийн од дээр очдог. Тэр од дээрээ маш ихээр баяртайгаар байрлаж хуучин цаг үеэ дурсан санагарцах зураа хайлж урсдаг. Маргааш өгзөөн цэвэрлэхээний машин түүний үрдэлт цусыг гудамжны ердийн нэг толд мэт томжиргүйгээр цэвэрлээд өнгөрч байгаагаар кино төгсдөг. Сувиг манд дэмжиж subscribe хийхээ мартуузай. Дараагийн сонирхолтой киногоор уулзцгаая. Үзсэнд баярлалаа.